За тэгвэл хэдүүлээ одоо дөрөв дэх хэсэг рүү оръё. Буюу аюулгүй байдлын хяналтууд. Тэгэхээр одоо саний ярьсан зүйлүүдийг хэдүүлээ базаад өмнөх одоо бүлгүүд дээр ярьсан зүйлүүдийг ер нь ингээ аваад үзэх юм бол аюулгүй байдлыг яаж хангаад идэв. За тэр дундаа бидний нөгөө нэг гол ярих гэдэг CIS 18 тий энэ нөгөө нэг контролуудын хяналтуудын талаар ярья. За олон улстай бол ингээ маш олон шийдлүүд байгаа даа. За тэгвэл бүр дээрээс нь аваад гэх юм бол COVID framework тий. За тэгвэл COVID framework бол мэдээллийн технологиор хэрхэн бизнесийг үр ашигтай байлгах вэ гэдэг одоо framework байхгүй. За тэгвэл бид нар юу гэхээр тэр дотроо одоо ингээ баахан процессууд тий. Жишээ нь одоо аюулгүй байдлыг ингээ сайжруулах юм бол бизнест ийм өргөөжтэй байна. Жишээ нь одоо хэмжүүрийг ингэж тавих юм бол гэдэг ч юм уу. Бүр цаашлах юм бол зөрчлийг ингэж бүртгэх юм бол гэдэг ч юм уу. Ингээд энэ бол юу вэ технологи гэдэг тал руу илүү явчих. ISO 27000 бүл стандартууд гэж ярина. За бүл стандартуудын хүрээнд бол юу гэхээр ямарваа нэгэн байдлаар одоо жишээ нь хэдүүлээ байгууллага дээр тодорхой олон улсын стандарт хэрэгжүүлье. За тэрэн дээр бүр ингэ гэрчлэгээ авъя гэдэг хэдүүлээ шууд толгойд буудаг маань 27001 тий. Гэтэ 27001 гэдэг маань бол өөрөө юу гэхээр юу хийсэн байх ёстой вэ гэдгийг заадаг зүйл байна. Тэрийг дагаад одоо чинь эрсдлийн удирдлага гингүүд 27005 27001-ийг дагаад яг орж иж байгаа хяналтуудыг хэрэгжүүлэх тэр хэсэг нь annex гэж орж иж байгаа хэсэг нь 27002 гэдэг ч юм уу те. Ингээд дотроо ингээд салаад ингээд явчихдаг. Тэгэхээр энийг бүтнээр нь бол 27000 бүл гээд явчихж байгаа. За Америкийн нэгдсэн улсад болохоор стандарт хэмжүүлсэн байгууллагаас нь одоо ингээд NIST те NIST-ийн framework-уудыг бас гаргадаг. Тэгэхээр засгийн газрууд нь одоо NIST-ийн дагуу аюулгүй байдлыг ингээд сайжруул энэ framework-ыг ашигла те. Framework стандарт гэдэг хоёр зүйл хоорондоо юугаар ялгаатай юм бэ? Стандарт бол заавал байх ёстой зүйл. Framework бол юу вэ гэхээр эндээс хэрэгтэй нь энэ байна, хэрэгтэй нь энийг нэг аваад одоо хэрэгжүүлж буюу tailor хийх боломжтой. За ийм зүйл байна. За тэгээ SANS-аас бас одоо гаргасан одоо хэдүүлгийнхээ ярих гэдэг одоо ер нь бол 18 контролыг бол SANS бол анх гаргасан ба та. Гэтэ одоо бол CIS гэж явж байгаа. COSO-гийн дотоод хяналтууд байна. За бүр цаашлах юм бол Их Британидтэй за кибер аюулгүй байдлын төвөөс нь үндэсний одоо төвөөс нь болонгод Cyber Essentials буюу Cyber Essentials гэдэг зүйлийг ингээ гаргацсан тий. Тэгэхээр байгууллагууд яг энийг л хамгийн сүүл болгоод хийчихээ. За тэгээд тэрэн дээр нь бид шалгаад окей байх юм бол болж байна. За Австрал болонгод Essential 8 гэл те. За тэгмүүд Essential 8 гэл. Одоо хэдүүлээ жишээ нь ингээ Австрал ингээл ер нь Австралд ингээ аюулгүй байдлаар чиглэлээр ажиллаж байгаа хүмүүсийг ингээ харангууд ажлын байрны шаардлага дээр нь Essential 8-ийг ерөнхийдөө мэддэг байх хэрэгтэй гэдгийг юм оруулчихдаг. Гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр Австрал улсад одоо жишээ Windows болон ялангуяа Microsoft-ыг ашигладаг байгууллагууд энэ нэг 8 одоо аюулгүй байдлын хяналтыг л хамгийн багадаа хийцэн байх хэрэгтэй шүү гэдэг зүйл хэвгүй шаардлага. Тэгэхээр илүү юм одоо flexible буюу уян хатан шаардлагууд ингэ тавиад байгаа гэсэн үг. За тэгвэл том зургаар нь аваад үзэх юм бол аюулгүй байдлын хяналтыг 3 бүлэгт хуваагаад үзэж байгаа. Administrative control буюу удирдлагын хяналтууд. Энд бол болохоор бодлого журам те за хүмүүсээ сургах энэ зүйлүүд. Технологийн хяналтууд буюу technical хяналтууд. Энд болохоор галтхан, IDS, IPS те яг нөгөө технологийн шийдлүүд орж ирж байгаа байхгүй. За тэгээ бит аюулгүй байдлын хяналтууд буюу энд болонгууд яах вэ гэхээр нөгөө camera за тэгээд дээрээс нь сервер рүү ороход одоо хурууны хэгээр ордог ч юм уу те. За харуул хамгаалалт, за түгжээ. Энэ болгон чинь юу вэ гэхээр бит аюулгүй байдал байхгүй. Ингэж 3 бүлгэлж авч үзээд гэхдээ энэ дотор байгаа шийдлүүдийг бүгднгээс нь ингээд аваад байгууллагууд хэд хэд ингээд шийдлүүдийг ашиглаж байгаа нь defense in depth буюу ер нь бол олон давхар хамгаалалт гэдэг одоо ер нь бол нэр томьёо гаргаж ирдэг. Тэгэхээр санаа нь юу вэ гэхээр нэг халдлагаас хамгаалж чадчихлаа гэд нөгөө төрлийн халдлагаас нь хамгаалах одоо шийдэл яг тэр шийдэл мөн гэсэн үг биш гэсэн үг байхгүй. Тэгэхээр олон төрлийн хамгаалалт байгаа. Тэр олон төрлийн хамгаалалтаас хамгаалахын тулд бидэрт олон шийдлүүд хэрэгтэй болно л гэсэн үг. За тэгээд товчхондоо ингээд өмнө ясан зүйлүүдийг хэдүүлээ ингээд эмхтгээд ингээд харах юм бол за бид нар аюулгүй байдлын гол зорилго маань confidentiality буюу нууцтай байдал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдал гэдэг 3 зүйлийг хангах гэдэг юм байна. Тэхийн тулд бид нар аюулгүй байдлын хяналтыг удирдлага зохион байгуулалтын хүрээнд, технологийн хүрээнд, за бит аюулгүй байдал, за бүр цаашлах юм бол хүн гэдэг хүрээнд авч үзэх юм байна. За тэр дундаа бид нар хэрэгжүүлэхтэй болохоор 27000 гэдэг бүл стандартууд байж болж байна. NIST-ийн Cyber Security Framework гэж болж байна. SANS-аас гаргасан одоо CIS гэдэг нэртэй болсон 18 контрол хийж болж байна. COVID, PCI-DSS гэдэг. За бүр цаашхан эрүүл мэндийн байгууллага гэх юм бол HIPAA гэдэг ч юм уу те. Ингээд төрөл бүрийн шийдлүүд байж болох нэ. За тэгээ жижиг дунд бизнесийн байгууллагууд руу чиглэсэн ер нь нэг
гол хяналт болох CIS 18 дээр одоо хэдүүлээ дэлгэрэнгүй явъя. За энэ маань бол юу гэхээр одоо version 8 дээр явж байгаа. Би хувилбар 8 дээр явж байгаа. За анх бол 2009 оноос эхлээд ингээ хөгжүүлэгдээд явж байгаа. Санаа нь бол юу гэхээр ер нь ингээд ISO стандарттай, ер нь ингээд том стандартууд чинь яг жижиг байгууллагуудад яг сайн тохирч өгөхгүй байна. Илүү нүсрэлтэд байна. Тэгэхээр яг тийм тохирсон уян хатан за тийм одоо ер нь бол хяналт за framework бидэд хэрэгтэй байна гэдэг зүйл гарч ирсэн байна. За тэгвэл хөгжиж явсаар байгаад одоо version 8 дээр явж байгаа зүйл маань болохоор дотроо хэрэгжүүлэлтийн 3 бүлэгтэй. Тэгэхээр implementation group буюу хэрэгжүүлэлтийн групп гэдэг. Тэгэхээр энэ implementation group нь болохоор одоо жишээ нь 1 2 3 юугаар ялгаатай юм бэ гэхээр нэг нь болонгууд юу гэхээр технологийн одоо шийдэл ер нь багтаа жижиг дунд бизнесийн байгууллагууд хоёр дээр аваад үзэх юм бол илүү тийм чухал нууц мэдээлүүд одоо агуулсан байгууллагууд те гурав руу орох юм бол хуулийн зохицуулалттай тийм жижиг дунд бизнесийн байгууллагууд гэдэг ч юм уу. Тэгэхээр эдгээр дээр бол юу гэхээр яг алинд нь хамаарах вэ гэдгээс хамаарат 18-аас алийг нь ямар төвшөнд хамаарах вэ гэдэг зүйл нь яригадад явчихна гэсэн үг. За тэгэхээр 18-ын хяналтууд маань дотроо бол задраад явах нь шүү дээ те. Задрахдаа 18-ын хяналт маань 153 хамгаалтын арга хэмжээ болоод задрна гэсэн үг. Тэгэхээр хяналт болгон дотроо тодорхой шаардлагуудыг тавиад эдгээр шаардлагууд чинь нийлээ 153 болно гэсэн үг байхгүй юу? Гэхдээ энэ маань мэдээж нөгөөний саний ясан IG 1 2 3 буюу implementation group 1 2 3-аараа сална групплэгдээд. За тэгвэл бидний ерөөсөө яах гэдэг юм бэ гэхээр хамгаалах гэдэг зүйл нь 6 хөрөнгө буюу төхөөрөмж болж байна, програм хангамж болж байна, сүлжээ, өгөгдөл, хэрэглэгч, баримтчиг гэдэг. Энэ төвшөнд л бидний ерөөсөө энэ контроллуудыг аюулгүй байдлын хяналтуудыг хэрэгжүүлэх гэдэг. За тэгээд цаашлах юм бол бидний байгууллагад юу хийх юм бэ гэхээр тодорхойлж явах хэрэгтэй буюу манайд юу байгаа юм бэ? Маш тодорхой байх хэрэгтэй. Хамгаалж явах хэрэгтэй буюу тэр байгаа зүйлээ хамгаалах шийдэл нь байх хэрэгтэй. Илрүүлж явах хэрэгтэй буюу ямар нэгэн асуудал болох юм бол бид илрүүлэх хэрэгтэй. За тэгээд илрүүлсэн юмдаа бид нар респонд үзүүлж явах хэрэгтэй буюу хариу үзүүлж явах хэрэгтэй. За ямар нэгэн асуудал боллоо одоо бид нар нөхөн сэргээх процесстэй байх хэрэгтэй. Тэгэхээр энэ бол юу гэхээр одоо нийтийн cyber security framework-то яаж уягдж байгаа вэ гэдэг зүйлийг бас энэ дээр гаргаад ирнэ гэсэн. За одоо хэдүүлээ юу гэхээр энийг жоохон задлаад юу. За 18 контролоо хэдүүлээ задлаад ер нь бол аваад үзэх юм бол ерөөсөө эхнээс нь авахлаар хөрөнгийн хэрхэн тодорхойлох уу, тэрэн дээр аюулгүй байдлыг яаж хангах уу, сүлжээний аюулгүй байдлыг яах уу гэх мэт ингээд явдаг. За тэгвэл тэр дотроо болохоор одоо нөгөө төрөний миний ярьсан зүйл чинь болохоор 1 2 3 те 1 1 1 2 3 гэдэг тэр дотроо нөгөө нэг одоо хяналт маань дотроо хэд хэдэн дид хяналтуудыг агуулад явдаг гэсэн үг. За одоо хэдүүлээ хамгийн ихний хяналт буюу байгууллагын хөрөнгийн одоо бүртгэл болон удирдлага. Энэ дээр юу гэдэм бэ гэхээр бид нар ерөөсөө манай байгууллагад юу байгаа юм бэ гэдгийг л бүртгэх гэдэг байгаа байхгүй. Тийм бүртгэл байхгүй бол бид нар юуг хамгаалах вэ гэдээ тодорхойлоход хэцүү болно гэсэн үг. За тэгэнгүүт бид нар те зөөврийн компьютер, сервер, утас сүлжээний төхөөрөмжтэй. За тэгээд тэр болгон дээр хариуцах байх хэрэгтэй. Хэн хариуцдаг? За тэгээд дээрээс нь жагсаалтанд тогтмол шинжилгээтэй явдаг юм уу те? Тодорхойгүй төхөөрөмж хэрвээ байх юм бол тэрийг сүлжээнээс тусгаарлах ч гэдэг юм уу. Иймэрхүү зүйлүүд ингээ ороод ирнэ. За яагаад бид нар энийг хэрэгжүүлдэг юм бэ гэхээр ерөөсөө ямар нэгэн байдлаар мэддэхгүй байгаа эсвэл хяналтаас гадуур төхөөрөмжтэй холбоотой асуудал гарахгүй байхаас л бид сэргийлээд байгаа. Тэр эслийг бууруулж байгаа. За хөрөнгөд бол тодорхойлохтэй. За тэгвэл энэ бол бидний хөрөнгө яг таад маань одоо ингээд ерөөхдөө бичлэгээ ингээ үзэж явахдаа хичээл үзэж явахдаа энийг зогсоогоод тэгээ сайхан хараад ингээд бас явж болно. За тэнгууд энэ бол хөрөнгөний тодорхойлж байгаа жишээ шүү. За тэнгууд байгууллагын хөрөнгө дээр хэдүүлээ хөрөнгөний төхөөрөл нь ороод ирж байна. За тэгээд сүлжээнийх нь хаяг тухайн төхөөрөмжийнх нь одоо яг physical хаяг буюу MAC хаяг нь хаанах эзэмштэй юм те. За тэгээд дээрээс дотоод сүлжээнээс одоо ер нь бол зөвшөөрсөн юм уу? Дотоод сүлжээнд ер нь байхын зөвшөөрдөг юм уу? За дээрээс нь байршил болон орчин. За бүр цаашлах юм бол сүлжээний хяналтууд нь. Ингээд яах вэ гэхээр хизээ хийсэн те. Энэ болгон чинь ингээд сүлжээний хяналтууд нь. За тэгээд энэ болгон чинь яах вэ гэхээр ер нь бол бүртгэгдээл явна гэсэн үг байхгүй юу? За тэгээд одоо яах вэ зөвшөөрлгүй хөрөнгүүд 7 хоног бүр хариу арга хэмжээ авах те. За тэгэх юм бол устгаж болж байна, хориглох болж байна, хориглож болж байна, нэг бол тусгаарлаж болж байна те. Зүйл энэ бол юу гэхээр зүгээр л нэг жишээ. Тэгэхээр таад маань энийг байгууллага дээр одоо тодорхойлох байдлаар оруулж иж болно. За хоёр дахь нь болохоор одоо хэдүүлээ төхөөрөмжтэй одоо энэ хөрөнгөтэй холбоотой дотор нь одоо тэгвэл одоо хэдүүлээ програм хангамж гэдэг зүйл гараад ирж байна. Тэгэхээр манай байгууллага дээр байгаа одоо ер нь бол ажилчид ямар програм хангамжийг бизнесийн орчинд одоо ашиглах юм бэ? Тэр нь зөвшөөрөгдсөн юм уу? Нэг бол тэр нь хууль бус одоо програм хангамж юм уу? Лицензтэй юм уу? Лицензгүй юм уу те? Гэх мэтлэн зүйлүүд яригддаг гэсэн үг байхгүй. За тэгэхээр мэдээж бид нар яах гэдэг нь вэ гэхээр
нөгөө эрсдэлтэй програм хангамж болон одоо энэ хортой код програм энэ бол хортой програм хангамжуудыг л одоо байх эрсдлийг бууруулад байгаа. Энийг хийснээр. За тэгвэл үүнтэй холбоотойгоор бид нар мөн адилхан яах вэ гэхээр ашиглаж байгаа програм хангамжуудын жагсаалтыг гаргаж болно. За энэ бол бас жишээ яваад байгаа. За тэгвэл жишээн дээр хэдүүлээ програм хангамжийг одоо хэрхэн тодорхойлж болох вэ те. За нэр нь байж болж гин. За тэгээд хаанаас хөгжүүлсэн, хувилбар нь юу юм. За тэгээ манайх лицензтэй юм уу, хэдэн лицензтэй, хизээ дуусгах юм те. Ингээд оруулаад ирж байгаа гэсэн. За энэ бол юу гэхээр ерөөсөө бас байж болох жишээ. Энэ жагсаалтууд манай дээр гараад явнаа. За дараагийнх нь одоо дээр нь байгаа өгөгдөл нөгөө төхөөрөмж дээр байгаа өгөгдлийг манай дээр ер нь бол яг ямар өгөгдлүүд байгаа та тэр нь ангиллалтай юм уу гэдэг зүйл хэрэгтэй. Тэгэхээр одоо манай дээр маркетингийн одоо жишээ нэг чиглэлээр одоо ер нь бол зорилгоор гаргасан бичлэгнүүд те. Энэ бичлэгнүүд угаасаа л маркетинг олон нийтэд угаасаа зориулсан бичлэгнүүд болохоор тэгвэл хажуу талд нь болохоор санхүүгийн одоо жишээ нь тайлангууд. Энэ хоёрын хооронд яг адилхан уу? Энэ хоёрын одоо ангиллан төвшин адилхан уу гэдэг асуулт шууд гарч ирнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэнд байгаа мэдээллүүдийг дээр нэг хэдүүлээ ангилах нь, эзэмжүүлэх нь, за тэгээд тэрнтэй холбоотой эмзэг байдлууд байна уугүй гэдгийг те тодорхойлох нь. За тэгээд тийшээ хэрхэн тэр мэдээллүүдийг гаргаж болж байгаа гэдэг зүйлүүдийг хянах нь. Энэ зүйл бол юу гэхээр яг энэ өгөгдлийн хамгаалалт гэдэг энэ 3 дугаар хэсгээр явж байгаа. За дараагийнх нь байгууллагын хөрөнгө болон програм хангамж аюулгүй тохиргоо гэдэг зүйл ордог. Одоо хэдүүлээ юу гэхээр нөгөө төхөөрөмжүүд нөгөө програм хангамжууд те эдгээрийг оруулж ирээд зүгээр шууд ингээд дефолтоор нь буюу одоо анхны тохиргоотоор ашиглах уу? Аюулгүй тохиргоонуудыг хийх үү те. За жишээ нь хэм болоод хэдүүлээ. Манай байгууллага дээр байгаа одоо жишээ нь утасгүй сүлжээний одоо access point байлаа гэж бодъё л та те. Wi-Fi router. Тэгэнгүүт Wi-Fi router-ийн маань одоо жишээ нь admin password одоо болон одоо admin одоо ирэх нь анх ирсэн тохиргоотойгоо байгаа юу? Нэг бол бид тэрийг сольж өөрчилсөн үү те. За бүр зарлах юм бол манай дээр байгаа нэг жижиг сервер нэмэлт портууд нь бүгдээрээ ашиглахгүй мөртөө нээлттэй байгаа юу? Нэг бол эдгээрийг хаацсан байгаа юу гэдэг ч юм уу. Энэ нөгөө бүх суур тохиргоонууд чинь энэ хэсэг дээр явдгаа гэсэн. Тэгэхээр хэдүүлээ энийг заавал анхаарч үзнэ. За дараагийнх нь тэгвэл аюулгүй байдлын тохиргоон дээр тэгвэл бид нар юу гэдэг? Нэгд аюулгүй протокол гэдэг зүйл хэрэгтэй. Тэгэхээр одоо хэдүүлээ те зүгээр HTTP-гээр одоо мэдээлэл буюу hypertext одоо transfer protocol-оор мэдээлэл дамжуулах уу те. Тэрнгээр хэрвээ мэдээлэл дамжуулж явах юм бол явж байгаа мэдээлэл маань ерөөсөө шууд ил харагдаж болно гэсэн үг. Дундаас нь бариад авах юм бол. HTTP-ээр одоо хэдүүлээ ингээ харангууд ингээд ямар нэг вебсайт руу одоо хэдүүлээ жишээ нь facebook.com гээ орох юм бол энэ тэлтэй болгоо SSL-ийн сертификат нэг valid байна гэдэг ингээ ногоон ингээ тэмдэгтэй гараад байна шүү дээ. Энэ бол юу гэхээр мэдээлэл маань тийш явахдаа нууцлагч явж байна гэсэн үг байхгүй. Сертификат нь одоо ингээ энэ valid ч юм уу ингээ ийм асуудалтай байна гэхэд гараад ирэнгүүт энэ чинь ингээ тийш явж байгаа мэдээлэл тундаас нь барьж авах юм бол харагдах боломжтой гэсэн санаа. За тэгээ мэдээж нөгөө нэг компьютеруудыг төгжихтэй автоматар лог хийх, за админ болон одоо root хийхүүдийг бол тусад нь ингээ тохируулж өгөх. Энэ болгон чинь нөгөө тохиргоонд яригдана л гэсэн үг. За тавд дээр нь бол бид нар хэрэглэгчийн бүртгэлийн удирдлага. Тэгэхээр одоо юу гэхээр бид нар байгууллагын хамгийн дөрөнд гадагд нэг зүйл байгаа шүү дээ. Расын матриц гэл те. Тэгэхээр маа дээр яг ямар хэрэглэгчнэр ямар эрхтэй байгаа юм бэ? За тэгэнгүүт админ эрхтэй. За тэгээ админ дотор яг ямар админ те? Юу хийдэг админ? Хаашаа хандж болох юм? За дээрэс нь ашиглахаа одоо ингээ болцсон тийм эрхүүд байгаад байгаа юм уу? Ажлаасаа гарцсан хүмүүс байгаад байгаа юм уу? Тэр эрхүүд нь одоо хүртэл байгаад байгаа юм байхгүй юм идэхгүй болсон юм уу? Энэ болгон чи юу гэхээр энэ хэсэг дээр яригдана гэсэн үг. За тэгэхээр санаа нь бол бид нар юусоо яагаад энэ контрол буюу энэ хяналт бидэрт маш чухал юм бэ гэхээр манад дээр одоо энэ ашиглахаа болсон нэг бол зохицуулалт муу хэвдийг одоо хэрэглэгчийн бүртгэл нь халдагчид ер нь бол халдлага үйлдэж байгаа нөхдүүд ер нь бол одоо хамгийн дуртай одоо бай те ер нь таргет яг англиар бол таргет гэдэг Монгол дээр орчуулахаар яг бай гэдээ орсон юм да. Ер нь болдог гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэрнээр үндэслэл халдлууд бас болох боломжууд ихсдэгэ гэсэн үг. За тэгэхээр бидний гол зорилго нь бол хэрэглэгчийн нэвтрэх эрхийг булаа авах те энэ эрсдлийг л бууруулах гэдэг. За тэгэнгүүт одоо бидний жишээ те. За тэгэнгүүт одоо юу гэж бат эрдэнэ. За хэрэглэгчийн нэр нь бол бат те. За тэгэнгүүтээ төрөл нь бол user байж болж админ мэдлэн service account те. За тэгээд олсон огноо. За бүр цаашлах юм бол ERP system. За тэгээд одоо идэвхтэй юм идэхгүй юм гэдэг ч юм уу те. Энэ болгон ч орж ирнэ гэсэн. Тэгэхээр ер нь бол эрхүүдийг улирал тутам одоо хянаад тэрийг шинжилээд явж явах хэрэгтэй. За мэдээж юу гэхээр тухайн одоо админ эрхүүд болон энгийн хэрэглэгч хоёрын ялгааг нь маш сайн гаргаж өгсөн байх хэрэгтэй гэсэн үг. За тэгвэл
үүнтэй холбоотой хүчтэй нууц үг. За тэгвэл хүчтэй нууц үг болон password manager за тэгээ multi-factor authentication гэдэг зүйлүүдийг мэдээж саяны одоо бүлэг дээр ахаад нэг тодорхой дурдж өгнө. За тэгмүүд хамгийн ихний анхаарах зүйл нь болохоор бизнесийн имэйлд ашигладаг нууц үгийг бусад ямар нэгэн системүүд дээр хувийн хэрэглээд ч юм ашиглаж болохгүй. За тэгэхээр хамгийн ихний зүйл бол тэр зүйл болохгүй гэдэг зүйл байна шүү дээ. За тэгээд нэг бол төрсөн онсаар өдөр гэх мэтлэн хувийн мэдээллийг мөн адилхан нууц үгдээ ашиглаж болохгүй. За multi-factor authentication буюу одоо жишээ пассвордоос гадна нууц үгээс гадна код одоо юун дээр софтвер дээр код ирдэг ч юм уу, нэг бол мессежээр код ирдэг ч юм уу. Энэ тохиолдолд бол 8 тэмдэгтийн урттай хамгийн багтаа авах хэрэгтэй. Хэрвээ бид нар олон давхар хамгаалалт одоо баталгаажуулалтын механизм ашигладаггүй болвол 14 тэмдэгтийн урттай хамгийн багтаа байх хэрэгтэй. Энэ бол олон улсын одоо сайн шүдэн өхнө шүү дээ. За тэгээд санамсаргүй 3 үг сонгох. Тэгэхээр ер нь бол халдлага одоо ялангуяа нууцтай холбоотой хаалгууд бол dictionary based байдлаар бас нэлийн явд. Тэнгүүд одоо жишээ нь гэдэг чинь I love cat гэдэг ч юм уу те. Тэгэхээр энэ бол юу гэхээр тахт боломжтой dictionary based буюу одоо яг үгэн дээр мэдээж байгаа үгнүүдээр толгуурсан байдлаар явна л гэсэн үг байхгүй. За тэгвэл санамсаргүй өөр гурван те. Одоо юу гэдэг чинь те нийлээд одоо юу би морь гингүүтээ одоо уншдаг ч гэдэг юм уу те. Ямар ч удахгүй гурав болчихгоо шүү дээ. Энэ гурав одоо жишээ нь санамсаргүй байдлаар сонгож авч байгаа гурав өгч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар яг уу бас нэг best practice байдаг. Энийг болохоор англиар бол pass phrase гэж нэрлэдэг байгаа. За нууц үгийн менежер буюу ерөөхдөө password manager гэдэг зүйл бас байгаа. Тэгэхээр одоо хэдүүлээний байгууллага руу орлоо харуулсан те тухайн байгууллагын өрөөнүүд ингээд төлхөөрүүд ингээд нэг safe entry эзэмдэж шүү дээ. Яг тэрнтэй адилхан миний ашигладаг одоо ер нь бол веб нэг бол веб аппликейшн, мобайл аппликейшн ер нь л ингээд нууц үгүүдийг бүгднийг яг ихээр хадгалж идэг софтвер гэсэн үг байхгүй. Тэнгүүд тэр софтвер руу хандах нууц үгээл би өөрөө маш сайн одоо сайн нууц үг өгөөд тэрийг би өөрөө мэддэг байхад бусдыг нь чиглэх шаардлагагүй болж байна л гэсэн үг. За мэдээж яг ихээр multi-factor authentication буюу олон давхар баталгаажуулах механизмуудыг одоо идэвхжүүлэхтэй. Энэ бол хамгийн одоо байж болох шийдлүүд байж болох нэ. За 6 руу ороод ирэх юм бол хяналт хяналтын удирдлага. За одоо яах вэ гэхээр нөгөө эрхүүдийг яг ажил үүрэгтэн тохируулж өгсөн үү те. За тэгээд дээрэс нь тэрэн дээр одоо ер нь бол нөхдүүд дээр за ялангуяа админ нөхдүүд дээр олон давхар баталгаажуулалтыг тохируулж өгсөн үү. За тогтмол тэрийг ингээд шалгадаггүй гэдэг асуултууд гарч ирнэ гэсэн үг. За тэгэнгүүт бидний ерөөсө бууруулах гэдэг эрсдэл нь юу гэхээр систем дотор одоо ер нь халлага тарах те нэгнээс нөгөөрөө ингээд дамжаад явах. За тэгээд дээрэс нь би өөрийнхөө хийх одоо ажилласаа илүү одоо ер нь бол мэдээлэл рүү хандах боломжтой тим эрхийг авсан байна уу гэдэг ч юм уу те. Тэр эрсдлүүдийг л бид нар бууруулах гэсэн. За цаашлах юм бол бид нар юу гэхээр хүмүүс ажлаа гүйцэтгэхэд ер нь зайлшгүй шаардлагатай мэдээлэл ханддаг байх ёстой буюу least privilege за тэгээ need to know гэдэг хоёр юм зарчмыг хийж өгөх гэдэг гэсэн үг байхгүй. За тэгэхээр энэ бол 6 дээр зайлшгүй явж байгаа зүйл байна. За 7-оор ороод ирэх юм бол эмзэг байдлын удирдлага гэдэг зүйл орж ирнэ. Тэгэхээр vulnerability management буюу эмзэг байдлын удирдлага. Тэгэхээр энэ бол юу юм бэ гэхээр манай байгууллага дээр ер нь ямар эмзэг байдал байгаа юм бэ буюу сул тал цоорхоо тий байгаа юм бэ гэдгийг бид нар тогтмол хянаж илрүүлж явах хэрэгтэй. Тэгээд тэрэн дээрээ хариу аргамж авах гэдэг шүү дээ. За тэрийг хийхэд бол бид нар ер нь бол автомат одоо ингээд шинжилтүүдийг идэвхжүүлсэн байна уугүй гэдгийг шалгах те. За бүр цаашлах юм бол ингээд чухал эмзэг байдлуудыг ер нь бол бүтгэж авах, тэр дээрээ хариу аргамж авах. За тэгээд тэрийг тогтмол хийх гэдэг зүйлүүд ер нь бол яригадад явж байгаа гэсэн үг. Тэгэхээр гол санаа нь юу вэ гэхээр олон улстай ингээд датабейс дээр олон улсын ингээд мэдээллийн сангууд дээр эмзэг байдлууд ингээд бүтгэдээл өдөр болгон ингээд бүтгэдээл ингээд яваад байгаа. Тэнгүүд юу вэ гэхээр өчигдөр бүртгэгдсэн эмзэг байдал одоо шин манад дээр байж болно л гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр бид нар тэрнийхэн дагуу шалгаснаар яах вэ гэхээр тэр эрсдлээс л тэрийг одоо тэр эмзэг байдлыг ашиглаад гарч болох эрсдлээс бид нар өөрсдөө хамгаалж байгаа гэж ойлгож болно гэсэн. Тэгэхээр энэ бол байгууллага дээр ер нь бол байж байгаа байх ёстой зүйл буюу ер нь ямар ч байгууллага дээр одоо жишээ нь энэ маань хэрэгжих ёстой буюу implementation group 1 2 3 аль алинд нь багтаад явж байгаа. За тэгвэл эмзэг байдал дээр бид нар юу гэхээр нэгд скан хийх буюу одоо самнах гэдэг. За open source tool ашиглаж болж байна. Мэдээж яг хөө commercial буюу одоо үнэтэй төлөвүүдийг ашиглаж болж байна. За тэгээд үр дүнгийн бид нэр ирэмблээд за онц настай юм уу эсвэл одоо өндөр ангиллах ч юм уу нэг бол дунд бага. За тэгээд тэрэн дээрээ үндэслээд засварлах аргамж яваа.
Тэгэхээр patch хийх юм уу, тохиргоо сайжруулах юм уу те. Нэг бол тухайн сервисийг төр одоо ер нь бол идэхгүй болгоод тэгээд арга хэмжээ авах юм уу гэдэг ч юм уу. За тэгээд энийг бол давтамжтай хийж явах хэрэгтэй буюу сар болгон нэг бол түүнээс одоо илүү давтамжтайгаар хийж явах хэрэгтэй. Нэг бол альва шинэ одоо сервисийг оруулж ирэх болгондоо ер нь бол хэм зүгээдийг шалгаад явуучих хэрэгтэй. За, audit log удирдлага гэдэг зүйл одоо дахиад ороод ирнэ. За, тэгэнгүүт санаа нь болонгууд юу гэхээр ямар нэгэн асуудал болчих юм бол бид нар тухайн асуудал яг юунаас болсон бэ гэдгийг илрүүлж явах хэрэгтэй, мэдж явах хэрэгтэй. Тэгэхээр тэрийг нь тэр альва үйлдэл болгоныг бид нар яг бүртгэдэг буюу лог бүртгэл бид нар тэр үүснэ. За, бүр цаашлах юм бол бид нар асуудал болонгууд араас нь ер нь бол тэрийг хөөдөг биш. Альва асуудлыг илрүүлэх зорилгоор яг ихээр логийг бүртгэж явдаг. За, тэгэхээр ерөөсөө бид нар юу гэхээр ямар хэслийг одоо энэ лог бүртгэлийн хийснээр нэг бол энийг авснаар хийх гэдэг буруулах гэдэг юм гэхээр зөрчлийн үед ямар нэгэн одоо cyber incident-д халдлага боллоо эсвэл альва асуудал үүслээ. Тэрний үед болохоор юу гэхээр нотлох баримт одоо дутмаг те эсвэл тиймэрхүү зүйл одоо илрүүлж чадахгүй байх тэр хэслийг л буруулдаг. За тэгвэл бид нар юу дээр авах вэ? Чухал системүүд дээр за тэгээд дээрээс нь хандлтууд дээр сүлжээний төхөөрөмжүүд дээр тэр болгон дээр бид нар логуудыг авнаа. За тэгээд дээрэс нь бид нар тухайн логийг шалгах боломжтой байх хэрэгтэй. Тодорхой юм хугацаанд те хадгалдаг тэрэн дээрээ бид нар шалгалдаг тийм боломжтой байна. За тэгээд бүр цаашлах юм бол өндөр ач холбогдолтой одоо ер нь warning-ууд анхааруулгууд за тэгээд амжилтгүй хандлтуудыг ер нь бол тогтмол шалгаж явах хэрэгтэй. За дараагийнх нь email болон web бүтч. За тэгэхээр web browser болон email security гэдэг ойлголтууд гараад ирнэ. Тэгэхээр бизнесийн орчинд тухайн одоо жишээ нь mail мессежүүдийг нэг бол тэрийг одоо веб бүтчүүдийг хэрхэн аюулгүй зөв тохируулсан бэ гэдэг зүйл гарч ирнэ гэсэн. Тэгэхээр хамгийн энгийн жишээ нь одоо жишээ нь domain name system уу DNS тэр фильтр хийж чадж байгаа юу? Манай тэр phishing attack ороод ирэх юм бол тэрийг фильтр хийж чадж байгаа юу те. За тэгээд тэрэн дээр админ дээр яг ямар тохиромжуудыг хийж чадсан бэ? Манай одоо жишээ нь байгууллага Office 365 бас хэлдэг байлаа гэж бодох юм бол global admin-аас ямар тохиромжуудыг хийсэн бэ гэдэг зүйлүүд чинь бүгдээ орж ирнэ гэсэн үг. За тэгэнгүүт бидний ерөөсөө ярьж байгаа юм төхөөрөмж хулгайлах, мэйл холбоостой. За тэгээд хортой домен ч гэдэм үү. Эдгээр зүйлүүд дээр л бид нар хяналтуудыг тавих гэдэг гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр нэг өсөндөө бол бид нар хэрэглэгч ямар нэгэн холбоос төр дараад за тэгээд цаашлаа DNS хүсэлт яваад тэр DNS хүсэлт дээр одоо ер нь бол шүүлтүр хийж байгаа. Тэгээд тэрийг ер нь бол аюулгүй байх юм бол зөвшөөрөөд аюултай байх юм бол хориглоод ингэ явж байгаа. Энэ зүйлүүд л ерөөсөө мэйл дээр бас яригдана гэсэн үг. За тэгээд түрүүнээс хойш бас нэг яриад байгаа зүйл нь болохоор хортой код програм хангамжтай. Хортой код програм хангамжийн эсрэг одоо шийдлүүд. За тэгэхээр яагаад чухал юм бэ гэхээр маа дээр ямар нэгэн байдлаар одоо мэдээлэл улгаалж байгаа мэдээлэл устгах зорилгоор орж ирсэн эсвэл төвчж зорилгоор орж ирсэн хортой код програм хангамж байх юм бол тэрийг илрүүлэх, тэрийг устгах те. Бүр цаашлах юм бол тэр маань одоо яг тодорхой бидний тохируулж гисэн дүрм дээр ажиллаж болж байна. Нэг бол цаанаасаа одоо бид нар тухайн хортой код програм хангамжийн шийдэл дээр одоо ер нь бол үйлдвэрлэж байгаа байгууллагаас нь өгсөн signature гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр тухайн signature мэдээлэл дээр үндэслээд илрүүлж болж байна. Бүр цаашлах юм бол behavior analysis хийж болно. Тэгэхээр ямар нэгэн байдлаар шин чанар дээр үндэслээд за энэ бол с эжигтэй байж болох юм аа гэдэг зүйлүүдийг хэлж байгаа. Тэгэхээр энэ бол anomaly байж. Тэгэхээр хэд хэдэн төрлөөр ер нь бол илрүүлнэ. Тэгээд тэрийг илрүүлээд одоо ер нь бол буцаагаад хариу аргамж авч байгаа зүйлийг л бид хэлээд байгаа гэсэн үг. За бүр цаашлах юм бол одоо шинэ зөвөр USB дээр ордер, flash дээр дискээр ордергод авторон функцийг идэхгүй болох ч юм уу тиймэрхүү юмуд яригдана. Асуудал болчлоо. Тэгэхээр одоо асуудал болчих юм бол тэрийг хэдүүлээ яах вэ гэдэг зүйл байгаа. Тэгэхээр тэрийг бид нар юу вэ гэхээр нөхөн сэргээх, өвдлийг буцааж хэрхэн сэргээх вэ? За гол баримтлах зарчим нь болохоор 321 гэдэг дүрэн байгаа. За тэгэхээр ер нь бол бид нар ер нь ямарваа нэгэн байдлаар нөөцлөлтөд явахдаа 321 тэгээ за тэгээд тэрэн дээр болохоор ямар нэгэн копи авч явах хэрэгтэй. За тэгээд 2 копи за нэг нь болохоор офлайн байдлаар. Тэгэхээр ингээд нийлээд ямар нэгэн байдлаар бид 3 ер нь бол хувилбар одоо нөөцлөлтийг хоёрын нөөцлөлтийг аваад нэг нь офлайн нэг нь буцаага сэргээх байдлаар явна гэсэн үг байхгүй. За тэгээд дээрэс нь нөөцлөлтийг ер нь бол нөөцлөлт рүү буюу одоо манай байгаа backup руу ер нь бол нэвтрэх эрхийг энгийн админ эрхээс тусад нь ер нь бол авч үзэн. Тэгэхээр бидний одоо энгийн систем дээр ер нь бол халдлага болоод энгийн админ эрх одоо compromise буюу алдагдлаа гэж бодох юм бол нөөцлөлтсөн байгаа backup маань яг адилхан эрхтэй байх юм болохгүй ялгаа авахгүй л гэдэг асуудал үүсгэж байгаа гэсэн үг байхгүй. За тэгээд дээрэс нь тэрийг заавал тусч явах хэрэгтэй. Буюу сэргээх үйл ажиллагааг улиралдаа дор хаяж нэг удаа тусч явах. Бид нар нөөцлөд идэг буцаагаад нөхөн сэргийж чадахгүй бол яах вэ?
асуудалтай байвал яах вэ гэдэг юмыг бид тэр өмнө туршсан байх хэрэгтэй. За тэгэхээр бидний зүгээр бууруулах гэдэг эрсдэл маань ер нь юу юм бэ гэхээр кибер хаалгын нөлөө болон одоо ямар нэгэн байдлаар санамсаргүй одоо үүдэл мэдээлэл алдагдах тиймэрхүү зүйлүүдээс л бид нар энэ эрсдлийг л бууруулах гэдэг байгаа байхгүй. За одоо тэгвэл хэдүүлээ сүлжээ рүү орё тий. Тэгэхээр сүлжээний дэд бүтцийн хувьд ярьлаа. Тэгэхээр сүлжээ байгууллага дээр байгаа жижиг дунд бизнесийн байгууллага эсвэл том enterprise байгууллага ялгаа авахгүй. Сүлжээ гэдэг зүйл маш чухал яригдана. За тэгэхээр сүлжээг нэг дэд бүтцийн хувьд ер нь бол хамгаална. За тэгээ зөв өдөртэй байх хэрэгтэй. Тэгэхээр гол санаа нь болохоор сүлжээн дээр байгаа одоо байгууллагын сүлжээн дээр байгаа аюулгүй байдлын одоо шийдэл нэг бол гацын төхөөрөмжүүд, дундын төхөөрөмжүүд аль алин дээр аюулгүй байдлын тохиргоонууд хийсэн байх хэрэгтэй. Дээрээс нь сүлжээний төхөөрөмжүүд маань өөрсдөө default configuration буюу анхны тохиргоонуудыг ер нь бол анхны тохиргоороо байх шгүй буюу тэрийг өөрчилсөн баг шүү. Тэрийг одоо ер нь бол нээлттэй портуудыг хаах ашиглахгүй байгаа портуудыг disable хийх, сервисүүд disable хийх одоо хаах ийм шаардлагатай. За мэдээж сүлжээн дээр хэдүүлээ яг flat гэдэг ойлголт байгаа. Flat буюу сүлжээ бүгдээрээ нэг VLAN-д нэг одоо ийм сүлжээнд гэдэг маань нэг хүн одоо эсвэл нэг компьютерийн асуудал учрлаа гэх юм бол сүлжээ дээр чигээр асуудал учрах магадлалтай гэж үзнэ. Тэгэх юм бол одоо хэдүүл яах гэдэг нь вэхээр сүлжээг одоо дотор нь байгаа ажилчдын одоо эсвэл нэг департаментуудын үйл ажиллагаа нэг бол яг хийж байгаа зүйлээс нь хамаарлаад тусгаарлана байхгүй. Тэгэхээр одоо IT нэг тусдаа сүлжээнд, санхүүнийг тусдаа сүлжээнд за хүний нөөц нэг тусдаа сүлжээнд гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар хэдүүлээ тусгаарлана. Энэ бол маш сайн одоо хамгаалтын механизмуудын нэг шийдэл гэж үздэг. За бүр цаашлах юм бол одоо хэдүүлээ сүлжээн дээр хяналт тавьдаг болно. Тэгэхээр манай сүлжээгээр явж байгаа урсгал орж ирж байгаа урсгал, гарч байгаа урсгал дээр бид нар хяналтыг тавина. Тэгснээр бид нар аль нь с ิจ гтэй энэ аль нь зөвшөөрөгдсөн гэдгийг ялах боломжтой болж эхэлнэ. За тэгээд тэрэн дээр үндэслээ бид нар алерт авна За тэгээд цаашаа хариу аргамж авах бүр боломж нь бүрдэж эхэлнэ гэсэн. Тэгэхээр ерөөсөө бидний бууруулах гэдэг ажил нь юу юм бэ гэхээр сүлжээний хортой урсгалыг бид нар одоо бууруулахтай тэрийг илрүүлэх төр боломжийг сайжруулах гэдэг зүйл. За тэгээд 14-р контрол дээр бид нар юу ярьдаг вэ гэхээр аюулгүй байдлын мэдлэг ба ур чадвар гэдэг зүйл. Тэгэхээр одоо ер нь бол awareness болон training гэдэг зүйлийг ярих гэдэг гэсэн. Тэгэхээр байгууллагын ажилтнуудыг ер нь бол тогтмол сургаж явах хэрэгтэй тогтмол мэдээлэлээр хангаж явах хэрэгтэй. Тэгтээ болохоор юу гэхээр аль болох бодит жишээнд толгуурлах хэрэгтэй. За тэгээд дээрэс нь фишинг илрүүлэх тийм дасгал нэг бол ямар нэг асуудал болох юм бол тэрийг хаашаа мэдээлэх вэ гэдэг тийм сургалтуудыг хийж явах хэрэгтэй. Шинээр орсон одоо ажилтан, шинээр орсон одоо багийн хүндээ бол тогтмол одоо яах вэ гэхээр аюулгүй байдлын сургалтуудыг өгөөд за тэгсний дараа болохоор яг үндсэн одоо юмруу оруулдаг ч юм уу иймэрхүү юмуд заавал байх хэрэгтэй. Тэгэхээр гол санаа нь яах гэдэг юм бэ гэхээр бид нар хүнээс гарч байгаа одоо тэр асуудлуудыг хүний одоо ер нь бол алдааг бууруулах гэдэг тийм зүйл байна. За тэгвэл үүнтэй холбоотойгоор юм судалгаа явуулсан. Нэгдсэн үндэсний байгууллага за тэгээд InfoSec Plus хамтраад бол яасан бэ гэхээр Монголд одоо кибер аюулгүй байдлын одоо ойлголтыг судалгааг нэг тодорхой юм бүлэг дээр ингэ явуулсан байна. Тэгэнгүүт энэ дээр програм хангамжийн хэрэглээ за 51% нь бол зөвшөөрөлгүй эсвэл одоо cracked лицензгүй одоо тийм програм хангамжуудыг ашигладаг. Тэгэхээр лицензийг нь одоо энэ буруугаар ингээ cracked хэрэгжилж байгаа гэсэн үг шүү дээ. Дээрээс нь юу гэхээр 60% нь болохоор ransomware гэдэг зүйл буюу одоо хортой код програм хангамжийн нэг хэлбэрийн талаар бас мэдгүй байгаа тийм. За тэгээд энэ нэг чухал зүйл байгаа. 71% нь болохоор phishing буюу одоо ер нь бол хүний мэдээллийг олж авах, хуурах замаар олж авах энэ зүйлийг бол мэдгүй байгаа тийм гэдэг тийм асуудал гарсан. Тэгэхээр энэ маань гэтээ бас салбараас хамаараад бас арай жоохон өөр байгаад. За тэгвэл үүнтэй холбоотойгоор ер нь байгууллага дээр аюулгүй байдлын шийдлийг ер нь яаж хэрэгжүүлэх вэ гэдэг зүйл гарч ирнэ. Тэгэхээр нэгд яг хөө тэгээд хэдүүлээ судалгааны бас нэг юм үр дүнг аваад үзэх юм бол юу вэ гэхээр судалгаан дээр нэг ярьсан зүйл нь болохоор ямар салбарын хүмүүс ер нь бол яг мэдээллийг хаанаас авахаа мэдээд байна вэ гэдэг зүйл байна. Тэнгүүт ингээд аваад үзэнгүүт за боловсролын салбар ч юм уу технологийн салбарт байгаа хүмүүс аливаа аюулгүй байдалтай холбоотой мэдээллийг авах зүйлээ бол ер нь мэдээд. За тэнгүүт зарим салбарууд дээр болохоор тэрийг бас сайн мэдэхгүй байгаа. Тэ хаанаас авах вэ? За тэгэхээр байгууллага гэдэг бол хамгийн ихний их сурвалж бас байж болно гэж үздэг. Тэгэхээр байгууллага дээр мэдээлэл за мэдлэгийг ер нь бол нэмэгдүүлэх юм компанид ажлууд кампайн ер нь явахад нэг зүйл нь болохоор давтамж гэдэг зүйл чухал. Тэгэхээр одоо хэдүүлээ нэг
мэдээлэл түгээчээд нэг бол нэг хичээл орчоод нэг юм сургалт орчоод хаяхгүй гэсэн үг. Тогтмол ингээл яваад байна гэсэн. А тэрний үндсэн дээр бид нар юу өөрчлөх гэдэг юм бэ? Mindset буюу тэр хандлага гэдэг зүйлийг ямар нэгэн байдлаар юм сэжигтэй юм ороод ирлээ бид тэрэн дээр за дарахгүй тэгээд энийг ингээд ийшээ батаад мэдээлээ да гэдэг л тэр mindset-ийг суулгах гэдэг гэсэн. А хоёрт нь маш энгийн байх хэрэгтэй хэлбэр KISS аргачлал буюу keep it simple and stupid те. Тэгэхээр маш энгийн байх хэрэгтэй. Юу вэ гэхээр аюулгүй байдал гэдэг сэдв маань өөрөө ер нь жоохон тийм төвөгтэй сэдв учраас энийг бусад салбарынх нь ойлгуулах нь өөрөө маш энгийнээр за тэгээд маш тийм богинохон байна. Нэгээс нэг 3 минут. Тэгэхээр хүн өөрийнхөө ер нь бол мэдгүй сэдв дээр нэгээс 3 минут эхлээд бол маш сайн төвлөрдөг гэж. Тэр хугацаагаар хэдүүлээ ашиглаад маш ойлгомжтой. Тэгэхээр нэг сэдвэр нь газ богинохон тэгээд сонирхолтой байх хэрэгтэй. Тэгээд дайлуулах зүйрлэл бас ашиглана. За хамар хүрээ гэдэг зүйл маш чухал. Хамар хүрээ бол юу вэ гэхээр байгууллагын бүх ажилтнууд. Тэгэхээр аюулгүй байдал гэхээр зөвхөн мэдээллийн технологи эсвэл аюулгүй байдлын хүмүүс юм шиг л хангах ёстой юм шиг ер нь бол бодоод байдаг. Тэгэхээр байгууллагын бүх ажилчид тэр дундаа байгууллагын удирдлагууд тэгэхээр байгууллагын удирдлагууд ямар нэгэн байдлаар асуудалд орох юм бол тухайн байгууллага дээрээс маш их хэмжээний мэдээлэл ер нь бол авах боломжтой гэж үздэг. Тэгэхээр байгууллагын удирдлагууд заавал ойлголттой байх хэрэгтэй. За мэдээж кибер аюулгүй байдлыг тоглоомын хэлбэрт оруулж сурах нь маш юм үр дүнтэй гэж үздэг. Тэгэхээр хүн ямар нэгэн төвөгтэй сэдвийг тоглож байхдаа сурах юм бол 30%-аар илүү сурж байна гэдэг ийм судалгаа гарсан. Тэгэхээр ямар нэгэн байдлаар тоглоомын арга хөгжилтэй байдлаар энийг байгууллага дээр соёл болгож суулгах нь маш чухал үр дүнтэй байх нэ. За тэгээ хэдүүлээ манай дээр байгаа үйлчлэгээ үзүүлж байгаа ханган нийлүүлэгч нар тэгэхээр манайх ямар нэгэн байдлаар програм хангамж хөгжүүлэлтийг нэг байгууллагаар хийлэгдэг. Нэг бол тэндээс үйлчлэгээ авдаг, софтвер эсвэл нэг бол сервис авдаг. Ийм байх юм бол тэрэн дээр бид нар хяналтууд гэдэг. Хамгийн энгийн жишээ нь юу гэхээр бид нар requirement буюу шаардлагыг гаргаж өгөхдөө тэрэн дээр мэдээллийн аюулгүй байдлын тодорхой заалтуудыг ийм байх хэрэгтэй, ингэх ёстой гэдэг юмнуудыг оруулж өгнө гэсэн үг байхгүй. Дээрээс нь ханган нийлүүлж байгаа байгууллага, нийлүүлэгч байгууллага нь өөрсдөө аюулгүй байдлыг хэр хангасан бэ гэдгийг бид нар ер нь бол мэдэх боломжтой байх хэрэгтэй гэсэн үг. Энэ маань өөрөө бид нар юу гэхээр өөрсдийгөө бас хамгаалж байгаа гэж үзнэ гэсэн үг. За дээрээс нь юу гэхээр манад дээр нийлүүлэлт хийж байгаа эсвэл үйлчлэг үзүүлж байгаа байгууллагууд ямар ирэх үх вэ те? Систем рүү хандуулахгүй юу? За тэгээ бүр цаашлах юм бол гэрээнд ер нь ямар шаардлагууд яаж тусгагдсан байгаа. За тэгээд ашигтай болсон эсвэл 3 дахь талын хандлтуудыг бол яаралтай устгах те иймэрхүү ажлууд хийгднэ. За хэдүүлээ аппликейшн яг ингээд нэг цаашаа ороод ирэх юм бол implementation group 2 дээр ингээд хамаардаг нэг зүйл нь болохоор юу гэхээр application ер нь security те. За тэгэхээр манай дээр байгаа програм хангамжууд бизнесийн орчин чинь манайх нэг ERP системтэй байлаа. Нэг бол манайх нэг вебсайттэй, веб аппликейшнтэй, мобайл аппликейшнтэй те. Эдгээр дээр юу аюулгүй байдлыг хэрхэн хангасан бэ? За эдгээр маань бусад системүүдтэй чинь API-аар холбогдохдоо нэг бусад системүүдтэй интеграц хийж ажиллахдаа яаж аюулгүй байдлыг хангасан бэ? Тэрнээ шалгалтуудыг хийнэ гэсэн үг байхгүй. Тэрний аюулгүй байдлыг бид нар хангана гэсэн үг. За тэгээ бүр цаашлах юм бол ямар нэгэн байдлаар support үзүүлэх боломжгүй тийм аппликейшнуудыг бид нэр ашиглаж гин үү те. Тэдрээс юу н ашиглахаас зайлсхийх. Тийм зүйлүүд яригдж байгаа. За асуудал бид ямар нэгэн байдлаар үүслэе гэж бодох юм бол манай байгууллагатай халлаг боллоо. Бид нар яах вэ? Тэ? Тэгэхээр тэрийг бид нар ер нь удирддаг байх хэрэгтэй буюу асуудлыг бид нар илрүүлдэг байх хэрэгтэй. Илрүүлснийхаа дараа бид нар баталгаажуулж чаддаг байх хэрэгтэй. Буцаагаад хариу арга хэмжээ авч чаддаг байх хэрэгтэй. Тэгэхээр энэ маань өөрөө incident management буюу зөрчлийг удирдах гэдэг. За тэгэхээр бид нар юу вэ гэхээр зөрчлийн үед ямар асуудал үүсдэг вэ гэхээр халлаг боллоо. За тэнгууд маш удаан те нэг бол эмх замраагүй хариу үзүүлдэг ч юм уу те ийм confusion үүсдэг байхгүй. Тэгэхээр энийг л бид нар байхгүй болох гэдэг. Тэгээд дээрэс нь бид нар илрүүлж чаддаг, хариу үзүүлж чаддаг ийм төвшөнд очих гэдэг гэсэн. За энэ бол юу вэ гэхээр мөн адилхан implementation group 2 дээр яригддаг зүйл. За сүүлийн нэг хэсэг нь болохоор нэвтрэлтийн шалгалт буюу penetration test гэж. Тэгэхээр окей Маадэр ингээ асуудлууд ер нь байгаад байна уу байхгүй байна уу? За манай ашиглаж байгаа системүүдээ манаас үлжээр үү? Ер нь халдлага гэж болж байгаа юм уу? Халдлага хийхдээ ер нь бол яг юу хийж болж байгаа юм те? За ямар асуудлууд байгаад байгаа гэдгийг шалгана гэсэн үг. Өөртөө шалгаж болно. Хөндлөнгийн ер нь бол багаар
нэг бол байгууллагаар шалгуулж болж байна те. За тэгээд ер нь манад дээр байгаа одоо интернет нээлт одоо хандлттай байгаа системүүд эсвэл дотоодоо ашиглаж байгаа системүүд эсвэл манай байгууллагын яг үндсэн чухал системүүд дээр ер нь ямар эрсдэл байгаа юм бэ? Хандлага болж ийн үгүй гэдгийг бид нар илрүүлэх гэдэг энэ хүрээнд. За энэ бол бүр implementation group 3 буюу чухал одоо жишээ нь те одоо юунд мэдээлэлүүд агуулдаг байгууллагууд. За тэгээ бүр цаашлах юм бол зохицуулалттай тийм салбарын байгууллагууд энэ контрол IG 3 дээр орж ирдэг байх нэ.